За бүгдэнд нь өглөөний мэнд төргийа. За цахим сургалтынхаа нарыг багш нь Smart 800 гэж нэрлэсэн байгаа. За энэ нь ямар утга учиртай вэ гэх юм бол ерөнхийдөө бол ухаалаг арга замаар 800 оноо төргийа гэсэн утга учиртай. За бүр цаашлах юм бол ямар ч байсан багш нь нийгмийн ухааны хичээлээр 800 хүүхдийг 800 ахуулах бол зорилгыг өртөд хийсэн байгаа. За ерөөний түрүүнд та бүхнээс авсан асуулгын дагуу бол хэдэн товч мэдээлэл өгж бодлоо. За нэгт бол яаж хурдан сурах вэ гэдэг асуултыг тавьсан байгаа. За яаж хурдан сурах вэ гэдэг асуулт бол бидний сурах арга барилтай бол салшгүй холбоотой. За тухайлх юм бол хүнд ярих, бичих, унших, сонсох гэдэг энэ дөрвөн сурах арга барил бол тодорхой хэмжээтэйгээр байж идэг. Гэхдээ та бол өөрийн сурах арга барилыг нэгт олох ёстой. За яг аль чадвар надад илүү байгаа юм бэ гэсэн үг. Тэгээд тэн дээрээ тулгуурлаад хичээл номоо давтаж ивэл үр дүнтэй болно. Богино хугацаанд цаг багуулсан байгаа учраас за хоёрт бол гэхдээ энэ бүх арга барилаа бол хөгжүүлж явах ёстой. Яагаад гэвэл энийг хөгжүүлэх тусам таны сурах арга барил хурд чинь улам нэмэгдэх болно гэсэн үг. За тэгвэл энийг яаж хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг зүйл бол биднэрт энэ анхаарал төвлөрөлтийн чадамж хэрэгтэй. За энэ нь юу хэлж байгаа юм бол бичиж байгаа бол зөвхөн тухайн бичиж байгаа зүйл дээр л анхаарал хандуулна гэсэн үг. Юуг бичиж вэ? Энэ бичиж байгаа зүйл минь надад ямар хэрэгтэй вэ? Хаана ямар тэмдэглэгээ хэрхэн яаж тавих вэ гэдэг ч юм уу тий. Бичгэд маш олон арга барилууд байгаа. Тэрдгээрүүдийг сурж за анхаарлаа төвлөрүүлж бичнэ гэсэн үг. За хоёрт нь сонсож байгаа бол зөвхөн сонсож байгаа зүйлдээ л анхаарлаа хандуулна. Сонсонгоо өөр зүйл хийх юм бол таны сонсож байгаа зүйл үр дүнгүй болж эхэлнэ гэсэн үг. Тиймээс яаж хурдан сурах вэ гэдэг аргын гол нууц нь бол энэ дөрвөн сурах арга барилаа хөгжүүлэх. За яаж хөгжүүлэх вэ гэвэл яг хийж байгаа зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. За анхаарал төвлөрөлтийн чадамжинд надаа хүн болгонд харилцаа илгүй байдаг. Зохиолбол зарим хүмүүс 1 минут, зарим нь 5, зарим нь 10, зарим нь 15, зарим нь бүр 20, 25, 30 эсвэл цаг 2 цаг гэдэг ч юм уу тий. Тийм учраас та яг өөрийгөө хэдэн минут анхаарлаа төвлөрүүлж чадаж байна гэдгээ ажиглаад үз. Ер нь бол 12 дугаар ангийн хүүхдийн хувьд бол анхаарал төвлөрөх чадамж нэг цаг орчим бол байхад болно. За цаг орчим юм хийчээд нэг 5 минут, 10 минут засварлаад таны хийсэн зүйлийг тарих боловсруулаад зэгцлээд дараагийн шин мэдээллийг бол хүлээж авахд бэлэн болсон байх болно. Тиймээс та бүхэн аливаа зүйлийг хийхдээ яг нэг удаа би анхаарлаа төвлөрүүлээд чанартай хийнэ гэдэг зорилгыг тавьж байгаарэ. За хоёр дахь асуулт нь хаанаас орж ирдэг вэ гэж байна. За нийгмийн хичээлийн хувьд бол ерөнхийдөө боловсролын төвний төвс гаргаж ирсэн блюпринтийн дагуу яш орж ирнэ. За энэ бол үндсэн 6 сэдвээр нэмэх нь лог гэдэг агуулга байгаа. За мэдээс эдийн засаг болон улс төрийн шинжилгээ ухааны хувьд бол сонгоны асуултууд нэмэгдэж орж ирэхээр байгаа. За ямар номноос орж ирэх вэ гэж байгаа. За энэ асуултанд хариулахын тулд бол хүн бүрэн эхлээд яаш хаанаас орж ирж байгаа гэдэг дээр анализ хийх хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар эхлээд номнуудаа судлаа. Тэгээд тэрийг энд тэндгүй ажиллаад нөгөө нийгмийн тухайн маш олон номнуудыг судлаад ажиллаад байхаар бид нар ингээд залхдаг, уйддаг, үр дүнгүй болдог. Тийм учраас яг нэг тодорхой эхлээд за ямар номоос гэдэг хэдүүлээ ярьчих. За нэгт нь бол 19 онд бол 10.1 дугаар анги, 20 онд 10.1 дугаар анги, 21 онд 10.1 дугаар анги, 22 онд 10.1 дугаар анги, 23 онд муу адил, 24, 25 онуудад муу адил 10.1 дугаар анги сурах хүчээс орж ирсэн байна. Нийгэм харилцаа буюу соёл сэдвүүрэнд, социологи сэдвүүрэнд. За хоёрт нь соёл сэдвийн хүрээнд бол 21 онд за ялгаагүй 10.1, за 22 онд муу адил, 23 онд муу адил, 24 онд за 8 дугаар ангийн агуулга нэмэгдсэн байна. 25 онд мөн адил байх нэ. За эдийн засаг сэдвийн хүрээнд за 9, 11, 10, за 3 сурах хүчиг байна. За 22 онд 10, 11, 23 онд 10, 9, 11, за 24 онд 8, 9 гэдэг нэмэлт сурах хүчүүд 10, 11 дугаар ангиуд 4 сурах хүчээс орж ирсэн байна. За 25 онд үндсэн сурах хүчгээр сонгоны агуулга орж ирсэн байх нэ. За энэ жил мөн адил байх болно. За улс төр сэдвийн хүрээнд бол за 10, 11 дугаар анги, за 22 онд 10, 11 сонгон, за 10, 11, 10, 11, 10, 11 сонгон гэсэн байх нэ. За эрх зүйн сэдвийн хүрээнд бол үндсэндээ 2 сурах хүчээс орж ирдэг. За 21 он, 22 он, 23, 24, 25 онд сонгоны нэмэлт асуулт байсан байна. За 20 олон улсын харилцаа бол яг үндсэн сурах хүчээсүүд 10, 11 дугаар ангийн сурах хүчээс орж ирдэг байгаа. За тэгэхээр бид нар ямар номноос мэддэг вэ гэдэг бол нэгт ерөөсөө үндсэн 2 сурах хүч 10, 11 дугаар ангийн ном. За хоёрт нь нэмэлтээр 9, 8, 7 дугаар ангийн номнуудаа харах нь за энэ сонгоны агуулгуудыг бол ерөнхийдөө багш бүр өөр бэлддэг. Ямар номноос бэлдэх вэ гэдгийг шийддэг. За тухайлбал багшийн зүгээс бол одоо багшийн номноосоо бэлддэг. За мөн дээрээс нь чулуун цэцэг багшийн эрх зүйн онол, за нэмэх жаргал багшийн формологик, за улс төрийн шинжилгээ ухаан гэдэг ч юм уу тий. Эдгээр номнууд мөн дээрээс нь буянгийн номыг ашиглаад бол сонгоны агуулгуудын хичээлүүдэд бол бэлддэг байна. Тэгэхээр та нар бол тэр хичээлийг багш нь бэлдээд өгч нь байна. Харин та нар сурах хүчүүдээ
одоо худалдаж аваад хэрэглэгдэхүүн болгоод ашиглаад явгаад болно гэсэн үг. За дөрөвт нь хийсэн ч гэсэн үр дүнгүй байна гэж байгаа. За энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөнхийдөө та нар бид нар нэг удаа юм хийгээд хаяхад бол марталтын хугацаа 24 цагийн дараа байдаг. За ингээд давтахгүй байх юм бол энэ мөрөө бол 30 хоногийн дараа ихэд бүгдийг мартна гэсэн. Харин 24 цагийн дараа мартах юм бол эргээд бүх агуулга санана. За дараагийн давталт бол 5 хоногийн дараа мартахад давталт хийхэд бол 2 дугаар давталт хийснээр дараа бол марталтын хугацаа бол маш удаан байна. Буюу сарын дараа эргээд харахад даварт хугацааны санах шингэнэ гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол давталт гэдэг бол одоо хийсэн ч гэсэн үр дүнгүй байгаагийн гол шалтгаан нь та давтахгүй байгаатай холбоотой. Тэгээд давталтаа суралцах эцэг гэж байгаа. За өсдөг нь цоргоо хувьтай зүрлэх хэвээр. За энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр та эхлэний удаа мэдлэг авахдаа дүүртэл авч болно. Тэгээд олон цагаар суугаад эсвэл чанартай суугаад гэхдээ тодорхой хугацааны дараа давтахгүй байх юм яг энэ давталтын мөрөн дээр гардаг жишээтэй адилхан бүх сурсан юмаа цоорхоо нөхөрөөд урсгаад дуусчихна гэсэн. Тийм учраас үргэлж энэ хувинлууга давтаж шин зүйлийг сурч хийж явах хэрэгтэй гэсэн. Мэдээж эхний удаадаа 30 минут юм уу 40 минут цаг зарцуулаад хийсэн зүйлээ дараагийн удаа давтахдаа нэг 2 минут ч юм уу 30 секундын хугацаанд иргэн давталтын хугацаа маань нөгөө анхныхаас хэд дахин хурдан байна гэсэн үг. Тэгээд тархичийн мэдээллийг боловсруулсан байгаа учраас бүхэлджилж хараад таны давталтууд эхний дээр сурсан цаг хугацаанаас хэд одоо илүү үр дүнтэй байна гэсэн үг. Богино цаг хугацаанд ажиглаад үр дүнтэйгээр давтах болно. Давталт чинь үр дүнтэй байна гэсэн үг. За 21 дугаар зуунд бичих хүсэхгүй хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр ерөнхийдөө уншиж бичиж чаддаггүй хүн гэхээс илүүтэйгээр сураад сурсан зүйлээ мартсан зүйлээ дахин давтаад өөрийн болгож чадахгүй байгаа нэг бол бичих хүсэхгүй хүн гэж тодорхойлдог болсон байна. За тавт нь эсэлтийн ерөнхий шалгалтаатанда хэрхэн бэлдэх вэ гэдэг асуулт. За энэ асуулт бол хүүхэд бүрийн хувьд бол маш чухал асуулт. За бид нар хаанаас яаж эхлэх юм мэдээд идэг. За нийгмийн хичээлээр те Еш өгнө. За Еш өгөнд бол надад сурах хүчүүд хэрэгтэй, мөн дээрээс нь бусад хийстэй номнууд хэрэгтэйгээд маш их хэмжээний номыг аваад эхэлдэг. Гэтэл бид нар цаг хугацаа бага байгаа. За тэгээд тэр олон номон дотор ажиллаад ирэхээр давтцаагаас идэв мөн дээрээс нь сэдвүүдээ тохируулаад эхэлдэг. Эсвэл яг хийсэн ч гэсэн оновчтой үр дүнгүй байгаад эхэлдэг гэсэн. Тийм учраас яг энэ эхлэлийн цэгтэй, төгсгөлийн цэгтэй байх хэрэгтэй гэсэн. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за багш нь бол энэ цахим хичээл төлөвлөсөн байгаа 2 сарын хугацаанд. За энэ цахим хичээлээрээ дамжуулаад нэгт багшийн лекц гэж орно. За 7 хоногт ерөнхийдөө 2 удаагийн лекц орно. За лекц бичлэгээр хадгалагдаж үлдэн хаалтаа бүрөө тавигдана. За эхний удаагийн хичээл дээр 10 дугаар ангийн 1-1 найралцаг гэдэг сэдв орлоо гэж бодоход та нарт тэмдэглэл хөтлөх файл өгнө. Эсвэл өөрсдөө дэвтэр нэгэ тэмдэглэж болно гэсэн. За тэр файл дээр нөгөө түлхүүрэг гэж байгаа түлхүүргийн ардал багшийн одоо хичээл заах явцдаа тэмдэглэх арга зааж өгнө. Тэрийг ашиглаад тэмдэглэж явна гэсэн. За ингээд эхлээд багш хичээл орчлоо, та мэдээлэл хүлээж авлаа, өөрөө эрх зүйл ажиглалаа, өөрийн мэдж байгаа зүйл дээр дараа нь тэмдэглэлээ төдөө давталт эхэлж байна. За дараа нь флаш карт арга гэж байгаа мөн дараагийн давталт. За тэмдэглэл хийж явахдаа давхар хийж болно. За энэ флаш картыг онлайнаар би линк тавиад байршуулж болно. За эсвэл та нар цаасан хэлбэрээр миний смарт флаш картыг бол худалдаа авсан хүмүүс байгаа хаа. Тэндээсээ шууд ашиглаад явж болно гэсэн үг. За ингээд багшийн лекц за ингээд флаш карт болон тэмдэглэл хөтлөсний дараа бол танд тэр мэдлэгүүд бол маш нэлээд гүнзгий бат бөх сууж өгсөн байх болно. За энэ бүгдийг сурсан хэсгээ яаж шалгах вэ гэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын за 19-өөс 25 оны материал дээр ерөнхийдөө ажиллана. За ажиллаад за яаж ажиллах вэ гэхээр бол багшийн лекц орсон флаш картаа тогтоосны дараа ер нь 3-4 дахь өдрөөс ч юм уу те нэг харилцаатай холбоотой тестүүдийг тууж ажиллана гэсэн. Нүг би сая 2 дахь асуултан дээр явсан шүү дээ. Хаанаас бэлдэх вэ гэдэг 10 дугаар ангийн зөвхөн 10 дугаар ангийн тестүүд нь яг дасгалаас нь төгөөд ажиллана. Дараа нь 10 дугаар ангийн соёл хичээл үзснийхаа дараа багшийн лекц явлаа, тэмдэглэл явлаа, флаш картаа зээжлээ, эсэлтийн ерөнхий шалгалтын соёл сэдвийг ажиллаа. Ингээд нэг юм цогц хичээл явж байгаа. Энэ бүх үйлүүдийг хийсний дараа таны тарих энэ агуулгуудыг өөртөө шингээж өгөөд тэгээд шингээснийхаа дараа энэ сурсан мэдсэн бүх зүйлүүдээ хооронд нь хэрэгцүүлээд цэгцэлж өгнө гэсэн. За энэ Google Forms тест бол та мэдээж ингээд танд байнга хадгалагдаж үлдэх учраас та сарын дараа ч юм уу те ажиглаад нэг юунаар алдаж байна вэ? Нэмэлтээр мэдээлэл олж авах зорилготойгоор байршуулсан тест байгаа. За мэдээж шууд ингээд дараалаад хийсэн ч болно гэсэн. За ингээд 2 сарын хугацаанд ерөнхийдөө 10-11 дугаар анги за сонгоны агуулга буюу яг эсэлтийн ерөнхий шалгалтанд орж ирж болно магадгүй гэсэн одоо сэдвийн хүрээнд бол багш нь бүгдийг нь заана. Тиймээс бол за сургалт бол эхний сар бол мэдээж 10 дугаар анги 2 дугаар сар 11 дугаар ангийг заана. За сургалтын төлбөр гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нар үнэгүй зүйл жоохон хаймгай хянам гомь хандчих гэдэг. За сургалтын төлбөр бол хүн бүрд төлхөөц хэмжээний боломжийн байлгуудаас бол 80,000 гэж тавьсан байгаа. За энэ төлбөрөө 2 удаа төлж болно. Эхнийхийг нь та 2-7 хоног эхний хичээл суухаас
сууж явах явцдаа буюу эхний 2-7 хоногт төлж болно. За дараагийнхаа хэрвээ хичээл чинь таалагдах юм бол цааш өргөлөө суугаад 2 дахь 7 хоногт бас хувааж төлж болно гэсэн үг. За мөн адил ингээд эхний хичээл таалагдаад 3 дахь одоо 3 дахь удаагийн төлөлтөө хийгээд 3 дахь удаагийн төлөлтөөд 2 дахь сарын сургалтанд сууж болно. Ингээд энэ бүх сургалтаар дамжуулаад таныг эсэлтээр гэх шалгалтанд бэлдэх цогц тийм хичээлтэй болоод гарнаа гэсэн үг. За сургалтанд ашиг хэрэглэгдэн үуч. За энэ смарт флаш карт багш 10 дугаар ингээд бас 11 дугаар ангид нэг бүлэг үлдсэн шивэлт хийгдэж байгаа. За энэ нэг цаас хэлбэртэй худалдаж авсан хүмүүс бол мэдж байгаа бах. За энэ 11 дугаар ангийн тест. За энэ бол нийгмийн ухааны эсэлтээр гэрчлэлтийн тест байна. За энэ нөгөө нэг тэмдэглэл хөтөлбөртөө ашиглах номын чиглүүлэх асуултууд байна гэсэн. За энэ бол 19-с 25 оны эсэлтээр гэрчлэлтийн ийм дагалгаврын эмгэгтгэл байгаа. Энэ бол одоо жил болгон хүүхдүүдэд ямар ийш орж ирсэн бэ гэдгийг одоо гэдгийг тусаж өгсөн ном маа. Тэгэхээр энэ номыг бол ер нь зайлшгүй ажиллах ёстой ном маа гэсэн үг. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Орой 10 дугааргийн нийгмийн марилцаа гэдэг хичээлээр уулзцгаая. Баяртай.